Сайн байцгаана өрх мөнд үзэгчтэй. Телевизээс эрхлэн бэлтгэдэг хобби нэвтрүүлгийн нэгэн шинэ дугаар эхлэхэд бэлэн боллоо. За өнөөдөр Sky Resort дээр Аялал Экспо 2025 гэсэн ийм сайхан арга хэмжээ болж байна. За ингээд уран цаг ирж байна. Аялал жуулчлалын цаг ирлээ. Монголчууд бидэнд бол аялах зугаалах цаг маань хомсхон байдаг. За тэгээд та бүхнийг ая тухтай сайхан зугаатай сайхан аялахад чинь зориулсан бүхэл зүйлийг дэлгэн үзүүлсэн энэ хүү экспоны үйл ажиллагаанаас одоо та бүхэндээ хүргье. За явцгаая. Эхнийхээ байгууллагыг та бүхэнд танилцуулъя. Атлант Offroad тоноглол зардаг ийм компани байгаа. За ингээд энэ компанийхаа асраар зочлоо бүгдээрээ. За сайн байна уу? За сайн байна. За танад дээр хүрээд ирлээ. За танах өнөөдөр ямар бүтээгдэхүүнтэй оролцож байна нөхөө? За өнөөдөр манайх Y+ Offroad 434 брэндээр оролцож байгаа. За Y+ бол хятадын хамгийн том offroad одоо тоноглол хийдэг, үйлдвэрлэдэг ийм үйлдвэрлэгч компани. Өөрсдийнхөө нэрээр одоо Y+ гэсэн нэрээр саяхнаас ингээ гарч эхэлж байгаа. Хүмүүсийн мэддэг одоо австрали тоноглолууд болон одоо Монголд байгаа бас маш олон тоноглолуудыг эдний үйлдвэрлэдэг гэсэн үг. Тий. За онцлог бүтээгдэхүүн юу байна одоо? За онцлог гэхээр за ер нь бол хүн болгон л энийг бас сайн мэдэх бах. Тэ Warn гэдэг роботик байна. Энийг бас Y+ үйлдвэрлэдэг гэсэн үг. Тэ Y+ гэдэг нэрээрээ ч бас гарч байгаа. Одоо Warn гэдэг робот. За дэлхийн одоо нэг номерын роботикны үйлдвэрлэл тэ. Эдний одоо хятадх үйлдвэр нь бас Y+ дээр байгаа. За хүмүүсийн бас мэддэг ARB, TGM гэдэг маш олон бүтээгдэхүүнүүд байдаг. Тэдний одоо offroad тоноглолуудыг бол Y+ үйлдвэрлэж өгдөг гэсэн. Тэгээ Монголд бол өөрсдөө одоо Y+ гэдэг нэрээрээ одоо бүтээгдэхүүнүүд зарж байгаа. За тэгэхээр бүх төрлийн машины, offroad машинуудын offroad тоноглолуудыг үйлдвэрлэдэг гэсэн. Тэгээ одоо хүмүүсийн сайн хоёулаа тэмдэг энэ машиныг юу атсан тоноглолцсон байгаа. Тэгээ танаа ер нь бүтээгдэхүүнээр энэ чи ямар машин байна? За энэ танк 300-ийн Альбресны танк байна. Дилерээс манайх танк 300 аваад за тэгээд Atlas одоо энэ Y+ тоногоор тонголж байгаа. Одоо энэ Atlas-ыг ч гэсэн Y+ үйлдвэрлэдэг гэсэн. Тэгэхээр за энэ дээд гар за ингээд баллонтой амортизатор ингээд тавьсан байна. Push бас тавьсан байгаа. Дугуй, обууд, гიშгүүр тий гүүпер тэгээд одоо юу гэдгийг дээр нь байгаа тавцаа ачаа, сүүдрөвч гэдэг энэ бүгд одоо энэ Y+-ийн үйлдвэрээс гарч байгаа бүтээгдэхүүнүүд гэсэн. Тэгэхээр энэ манай энд дэлгэцсэн байгаа бүх бүтээгдэхүүнүүд Y+-ийн бүтээгдэхүүнүүд байна. За тэгээд майхан, сав гэдэг ер нь хятад үйлдвэрлэж байгаа бүх одоо offroad машинуудын одоо амортизатор гэдэг юм уу тий доотлын илгэвч, тэр хойдлын чулаак, тий эрдүүхтэр одоо хацар зүрх хараач гэдэг юм уу тэр болгоныг Y+ үйлдвэрлэлд нийлүүлдэг гэсэн үг бас. Оян үйлдвэрлэгч байхгүй юу? Танахыг за одоо өнөөдөр мэдээж ирж амжаагүй хүмүүс очлоо гэхээр танах хайг байлаа манай үзэгчдээ. За манайх Атлант даваа 1-р салбар дээр манай Y+-ийн шоурум байгаа. Тэн дээр хурж ирээд одоо өөрийнхөө машины тоноглолуудыг бас сонирхож болно. За бүгд дугаараа өгч болох уу? Болно. Хэд үү? За 76 78 78 гэдэг хоёр 76 78 78. За тэгээд энэ дугаартай холбогдоод нэмэлт мэдээлэл аваад танад орчих болох юм байна. Мэдээлэл аваад орж. Тэгэхээр одоо Япон тэрэгнүүд Land Cruiser байж болно, хятад тэрэгнүүд байж болно, Америк Bronco, Wrangler байж болно. Бүх төрлийн одоо offroad машины бүх төрлийн тоноглолуудыг манайхаас ирээд аваарай гэж хүсэж байна. За баярлалаа. За ингээд Pit Автоцентрийнхаа асрын өмнө ирсэн байна. Ингээ бүгдээрээ та бүхэнд энэ хамт олныг танилцуулъя.
За, сайн байна уу? Сайн байна уу? За, амжилттай оролцож байна уу танахаа? Тий. Өнөөдөр ямар ч гэсэн хүмүүс маань маш сайн. Ер нь бол хамгийн их сонирхож байгаа павильон болчоод байж энэ. За, тийм шиг байна. Сая бол нэлээд хүн байсан. Зүгээр юу яах дээр камер хүрээд тэгтэр бас яваад шиг боллоо тий. За, ер нь юм байх шиг байна. Тэгэхээр манай үзэгчдэд яг онцлог бүтээгдэхүүн танилцуулаач. Тий, өнөөдөр нэг Аялал Экспо 2025 энэ арга хэмжээнд дээр манай автоцентрийн зүгээс бол Австрали, Америк, Итали гэсэн одоо брэндүүдээр оролцож байгаа. Яг нөгөө аялын цаг нь нэрсэнтэй, удирдлын нэрсэнтэй холбогдуулаад онцлог брэнд гэх юм бол аялын хайрцаг байгаа. За. Тий. Modular Case System гэдэг Италид үйлдвэрлэгддэг Итали брэнд байгаа. За. Үндсэндээ яг манай Монголын зах зээлд оруулж ирээд бид одоо 5 дахь жилдээ борлуулж байгаа. Тэгээ аяллаа хайрцагнуудын байна материал, за мөн чанарын аюулгүй олон улсын стандарт хангасан гэх мэтлэн үзүүлэлтүүдээрээ бол маш одоо сайн өндөр үзүүлэлттэй. Ерөнхийдөө бол Итали брэнд гэсэн. Итали. Ер нь Европт бол маш өргөн хэрэглэгддэг. Энэ хэдэн литрийнх гэж явдаг вэ? Ер нь бол 340 литрээс 500 литр хүртэл байгаа. За. Тий. Тэгээд зүгээр энгийн нэг талаасаа онгоох седан англ, кроссовер англ, SUV англи ингээд энэ бүх төрлийн машин дээр хэмжээ загвараа сонголттой. Энэ ингээд дандаа дөрвөн өөр төрөл байна уу? Тий, нэр болон хэлбэр хэмжээ загвараараа өөрчлөгдөж байгаа. Энэ жишээ нь Evo гэдэг загвар байна, энэ Falcon гэдэг загвар байна, энэ Thunder гэдэг нэрнүүд нь өөр, литрийн багтаамж нь өөр. Тий. Өнгөний сонголт. Гялгар хар гэдэг өнгөтэй, тэгээд ийм Mate сарл гэдэг одоо ийм өнгөтэй. За тэгээд цагаан гэсэн үндсэндээ яг 3 төрлийн өнгөтэй байж байгаа машиныхаа юм харна. За тэгэхээр бол өөрийнхөө унж байгаа машинд өнгийн зохицуулаад авчих юм байна шүү дээ. Тий, өнгийн зохицуулна, за хэлбэр хэмжээгээ зохицуулна, дээрээс нь нөгөө овер хэмжээ өөрөө хэрэг тесттэй явдаг вэ гэдгээс шалтгаалаад сонголттой юм гэсэн үг. За. Тий. Танах чи хаана байрлаж байна? Манай үзэгчдэд хаягаа зааж өгвөл. Автофит центр ерөнхийдөө бол 100 айлын хойдлын 32-т Номын супермаркетын яг хойд талд нэг салбар нь байгаа. Нөгөө салбар нь бол Өгөөмөр захаас зүүн тишээ яваад нөгөө шинэ нөхөн гарц байгаа шүү дээ Дүнжин гарын зам. Тэр нөхөн гарцын гэрлэн дохооныхаа яг чанга хойно гэдэг үндсэн манай хоёр салбар байгаа. Утасныхаа дугаарыг хэлж өгөөч. Тэгээ утасны дугаар гэх юм бол ерөнхийдөө 77 22 50 30 гэсэн дугаараар манай бүх салбар 22 50 30. За. Бүх салбарууд руу холбогдоод мэдээлэл аваад машиныхаа юу хэлээд ингээд сонголтоо хийгээд хийж авах боломжтой. За энэ мэдээж дуугу обууд энэ төр бол тэгээ нөгөө бүх улирал. Тий, ер нь бол улирал харгалзахгүйгээр одоо өвлийн зүүн ингээд харуулаад тавьчих. Энэ майхан чи нөгөө нэг дээр тавьчихдаг майхан шүү дээ. Тий, энэ нөгөө автомашины дээвэр дээр тавьдаг майхан байгаа. Энэ яг нөгөө Америк стандартын 3 хүний майхан гэж явж байгаа. Америк стандарт гэхээр мэдээж том биетэй хүмүүс байдаг. Монголын нөхцөлд бол 2 хүүхэдтэй те. Ингээд нэг гэр бүл бол машиныхаа дээр тавьж яваад одоо энэ тэнд дуртай газараа зогсоод амарчнаа гэсэн үг. Энийг танах суйрлуулаад өгчихгөө те. Тий, үндсэн зориултын суурийг нь ямар машин дээр тавих гэж байна? Зориултын суурийг нь бид нар суйрлуулад майхангаа тогтоогоод нөгөө хэрэглээний бүх мэдээлэл зөвлөгөөг нь өгнө гэсэн үг. За гоё байна. За амжилт хүсье танаханд. За баярлалаа. За бүгдээрээ дараагийнхаа павильоныг сонирхъя. За энэ олон павильон дотроос нэг дангууг павильоныг онцлохыг хүслээ. Их даруухан байна. Тэгсэн ирнэ одоо санал болгож байгаа бүтээгдэхүүнийг өвөрмөц харагдаад тахтаар нүрээд ирлээ. За сайн байна уу? За энэ их өвөрмөц харагдаад энэ олон павильоныг сонгоод өрөөд ирлээ танахыг. За өнөөдөр энэ ямар бүтээгдэхүүн байна? Манайх энэ фестивальд шинээр оруулж ирж байгаа 5 төрлийн бүтээгдэхүүн гаргасан байгаа. За энэ бол Филиппин улсаас оруулж ирсэн. Филиппин? За 100% урамлын гаралтай. Одоо хүнсний ногоо болон жимсний хамттай тэрийг нухчлаад ингээ хатаагаад бэлдсэн энэ бүтээгдэхүүн оруулсан. За энэ нь болохоор ингээд хоноо ерөөхдөө оруулсан нөгөө нэг бүтээгдэхүүнийх нь юу байгаа. Нэг төрөл нь байгаа. Тэгээд энэ дээр болохоор ямар ч одоо сахар нэмэлт сахарыг агуулаагүй. Глютен буюу зөвхөн агуулаагүй. За тэгээд холестерол нэмэлт байхгүй. Тиймэрхүү бүтээгдэхүүн. За энэ юу одоо ингээд бүгд өөр үнэтэй байна уу? Нэг ижил үнэтэй байна уу? Бүгд адилхан үнэтэй байгаа. Бүгд үнийн хувьд бол 7000. Манай үзэгчдэд 7000 тий. За. Энэ бодвол амсгаа тавьчихсан байна уу? Тий, амсаад үзээрэй. За би харж байгаа. За бүгднгээс нь амсах дээр яахгүй хаа. Болно. За энийг амсаад үзээдгээ.
За энэ бүтээгдэхүүний хувьд бол манго, Аха. амт төмс болон бананы микслээд ингээд туслаад хатаасан. Энэ ингээд холим юм байна те. Аха. Зөө Үзэгчдээ ингээ харуулчих. За их гоё амттай байна нэрэ. тэг үнэхээр байна. Надад хамгийн таалагддаг байгаа төрлийн юм бол энэ манго. Аха. Тэ. Тэгээ бусдын нэр нь амсаад үзчихв. Амс зү зү. Энэ энэ л их гоё юм байна. Наад төрчин болохоор энэ коконот болон бүрмэнж. Тэгээ банан гэсэн гурван бүсний нэг одоо жимсний төрөл. Аха. Агуулж. За энэ давгүй байна. Гэтэ за тэгээ хооронд нь харьцуулах жоохон онцгой. Гэтэ надад энэ анх амсан болоо тэр юм уу энэ? Сүүлд нь яг үр дүнгээ идэр. Тэрэн дээр. Наадны зүйл болохоор тарус болоо. Бүрмэнж. Тэгээ банан. Энэ гурван жимсийг агуулж байгаа. За нэр яг тийм байна. Сүүлд нь дүгэлтийг идэж өгөх үний юм байна те. За энэ болохоор нөгөө нэг jackfruit гэдэг юм жимс байдаг. Тэгээ pineapple нөгөө аюу хамбарцаа. Тэгээд банан гэсэн жимсүүдийг микс гаргаж авсан. За нэг амс. Одоо энийг те. За хамгийн сүүлд нь зөө Кимчиг нөө. Тийм Кимчиг ээ. нөгөө кимчи хийдэг табо байцаа. Табо байцааг ингээд нөгөө гүч зан байгасан гаралтай нөгөө хатан ногоо хийгээд гаргаж авсан. Табо байцаа бол хатан ногоо. Гүнэр тавул айгуу гоё юм байна. Ер нь гоё. Гэтэ Тий. хамгийн гоё нь таны хувьд яг Анх амсан болоо тийм үү яг над энэ манго надад бас энэ зэн таалагддаг те. тий. За тэгэхээр одоо үзэгчдэд хэлэх байх л да. Тэгээ одоо хүний юм амсч чинь рекламдж байгаа юм чинь гэдэг. Би рекламдаагүй зүгээр энэ ингээд эдийнхэн бараан дотроос энэ онцлог санагдаад үрж ирээд байсан. Үнэхээр шинэ бүтээгдэхүүн юм байна. Одоо нөгөө нэг хатам чипс Замд бол одоо тий замд бол хүүхдүүдэд бол хүүхдх юм том хүн ч гэсэн идээд яваад гэхэд бол аян замын гоё амд байна. Тий. За танахантай холбогдож энийг аавныг бол хаанаас авах хэрэгтэй байлаа? За энэ бүтээгдэхүүнүүд нь одоо яг хүнсний ногооны гаралтай өөр төрлүүд нь болохоор номин супермаркет зарагдаж байгаа. Тэгээд эдгээр төрлүүд нь болохоор одоо зарагдаж эхэлж байгаа. Номин супермаркетаар. За. За үнэхээр гоё бүтээгдэхүүн байна. Энэ бол замд бол аваа явахад айгүй зугаатай юм байна. За баярлалаа. За дараагийнхаа газар явцгаая. Ингээ бүгдээрээ энэхүү байлдаанаар очилцгаая. За сайн байна уу та? Сайн байна та. За тэр холоос бүр их онцлог харагдаад хүрээд ирлээ. За. За энэ ямар зориулттай эд байна? Хаанхын эд вэ энэ? За энэ хүү энэ замын болохоор ихдэг зав. Солонгос улс. Яадаг зав вэ? Ихдэг зав. Эвхээ? Ихдэг. Оо за. Одоо энэ хоёр энэ том нь Энэ эвхээд энэ хайрцагцсан байгаа нь энэ юм уу? Одоо ийм ихтэд ийм болчихно гэсэн үг. Энэ томных нь хайрцаг нь энэ юм уу? Тийм болчихно гэсэн. За энэ жижиг нь бол Жижиг нь болохоор одоо энэ шиг одоо ийм л болчихно гэсэн. Жижиг нь ийм хэмжээтэй болох юм байна те. Том нь ийм хэмжээтэй болох юм байна. Оо за. Тэгээ авчаа шууд зав. Тий. Одоо Энэ материал нь юу вэ? материал нь болохоор нэг полипропилен гэдэг материал байдаг. Энэ нь болохоор 20 мянган удаа нөгөө нэг их нуглах ийм тест хийгдсэн. Хичээгаан туяа буюу нарны ихдэг учраас 20 мянган удаа өвхөд хугарахгүй. Тий, ягчгүй гэсэн. 20 мянгаас дээш хийгээгүй гэсэн. Тэгэхээр 20 мянга гэхээр одоо насны хэрэглээ. Тий, насны хэрэглээ гэсэн. Яг үнэ. Тий. За энэ бол нэг хүнийх, энэ хоёр хүнийх юм шиг байна те. Тий, хоёр хүнийх. За. Хоёр хүнийх нь болохоор юу байгаа? Даач нь болохоор 220 кг, 230 кг. За. 230 кг. 100 гаруй килтэй хүн хоёрыг цуцгах. Энэ дээр нь бол нэг хүнийх нь болохоор 130 кг байна. За. Энэ юун дээр тавьчихсан байна одоо? Энэ зүгээр нэг ихтэй орон дээр тавьчихсан байгаа надад. Би дээр нь гараа суучвал намайг даах болоо. Даа. Тэхүү. За. Энэ хоёр сэлүүр нөө. Тий. Энд чинь энийг хаанаа эхлэхээ? Яг хөө нэг хүнийхтэр бол ийм Т хэлбэрийн сэдвэрийг бол нэгийг л хэрэглэнэ гэсэн үг. Нэг ингээд явна гэсэн үг. Нэг өрөөс хоёр талаараа ингээд явах юм байна те. За. За даана гэсэн те. Даа. За. Энэ хаашаа харж суух нь зөв суусноо. За тэгээ яг зөв хараас ингээ явах нь байна те. Энийгээ солиод тий болохоор энийг алдахгүй тул ингэж барина гэсэн үг. Ингэж бариад. Тэгээд дахиад ингэх юм уу? Үгүй. Тий нөгөө талруу болохоор за. За эн чинь тэгэхээр нөгөө доороо хад чулуутай тийм хэсэг таарвал тесвэрлэнэ гэсэн үг үү? Тий ер нь бол голын эргээр чулуу ихтэй газар бол мэдээж одоо хийлдэг завч гэсэндээ бас нөгөө явдггүй шүү. Тэр үнэхээр тэрийг жоохон анхаарал явахд бол асуудалгүй гэсэн үг. За.
За энэ бол ялчгүй нөгөө хоёр талдаа Тэгээ ингэж наач болохоор каякны сэлбэр. ингэж хийх зорилттой юм байна Бас тийм. яг энэ нэг хүнийхээ энэ дээр бас хэрэглэхэд илүү тохиромжтой гэсэн. Ааха. Энэ юу эднэр нь бол одоо яг ингээ бүтнээрээ байгаа гэсэн үг үү? Аргаагүй. Тий. Наач бол одоо Би жингийн үзэх Наач гэдэг. бол хоос Энэ бол айлч. хоос юм байна. Энэ бол бүтэн байгаа. Жин бол энэ хоёр хүнийх нь юу байгаа? 19.2 кг. Наадах чинь бол 8.8. Өө чи хөнгөө юм биш тий. Тий. Тийм бэ. Аргагүй дээ материалны юм чинь тий. Тий. За. За одоо яг улирал нь ирлээ. Энийг ингээд авъя гэх юм бол үзэгчтэй хаягаа зааж өгөөч. Хаяг болохоор манай хотод зөвхөн юу My Kano Mongolia гэдэг манай пэйж байгаа. За. Тэр пэйжээр захиалга өгөх юм бол бид шууд хүргэлтээр гараа явуулчих. Тамтай холбогдох утас байгаа юу? Утсын дугаар байгаа. Хэдүү? 91 90 60 гэдэг дугаар байгаа. 91 80 80 60. За энэ утсаар манай үзэгчид нэмэлт мэдээлэл аваад очиод авч болох юм тий. тий. За үнийн мэдээлэл өгөөч. Үний мэдээлэл болохоор одоо Expo гээд манайх 300 мянган хямдрал тэгээд нэг сэлүүр бас бэлэнд өгч байгаа. За. Хоёр хүний завь нь болохоор 3 сая 199 байна. Нэг хүнийх нь завь болохоор мөн адилхан хямдрал нэг сэлүүр бас бэлгэн. Тэгээд 2 сая 199 мянгаар худалдаач байна. За. Энэ бол ер нь зориулт нь ус нь ямар нууран дээр явах зориулттай юм уу эсвэл урсгал усан дээр явах зориулттай юм уу? Урсгал усан дээр бол явах зориулттай биш болцоо нууран дээр тэгээд ийм урсгал багтаа тий тогтун тийм усан дээр явах зориулттай. Хурд багтаа тийм усан дээр тий. Яг мэдээж нөгөө нэг мэдээ мэрэгжлийн энэ сэлүүдэд сурцсан хүмүүс бол бас баг зэргийн урсгалтай юм дээр болоход бас болно. Гэхдээ бол яг нуур буюу тогтун усан дээр бол илүү Одоо юу гэдэг нь тогтворжилт гэх юм уу юу гэх юм те тэнцвэрээ яг тэр нь хэрэг. Тогтворч нь болохоор бас энэ өмнө нь бас 2.5 гэж завгар өгдөг гэсэн. Тэрийг шинжилээд арай намхан өргөн болсон. Тэгэхээр энэ бол бүр тогтворчлол бүр илүү бүр Тэр оргийн хөмөрнө гэдэг ойлголт. Хөмөрнө гэсэн ойлголт бол байхгүй. Бүр зориудаар хөмөрөхгүй юм бол тэрнээс наад хөмөрөх бол асуудал байхгүй. За. Тэгэхээр та бол ямар ч баталгаа өгч байна. Тий, угаасаа манайх энэ Та өөрөө туршаад үзцээ. үтсэн. Одоо энэ завны энэ доотлын ёроолох юм жоо хонхоо байгаа шүү За дээ. тийм байна. Хийлдэг зам маань болохоор өөрөө ингээд хийлдэг зам чинь бол шууд хавтгаа хувсан дээрээ байж байдаг. Энэ зам маань болохоор ингээд суулт ордог учраас маш хөнгөн сэлүүтээр айгүй хөнгөн гусаал байвчдаг. Тийм байна. Үндсэндээ зүсээд явна гэсэн үг шүү дээ бараг тийм. Тэгээ энэ чинь солонгос үйлдвэрлэсэн бүр албан ёсны бас нөгөө нэг аюулгүй патентлэгдсэн баталгаажсан учраас айх аюул бол байхгүй гэсэн юм. За. Юу яхад бол өвхөж хураахад бол удахгүй. Ихэд хоёр үний зав болвол за эхлээд анх хурааж байгаа хүнд бол нэг 7-8 минут бол болох баг. Тэгээд хураагаа сурчих юм бол нэг 4-5 минут л болно. Оо за. За нэг хүнийх нь бол бүр за 2 минут. Энэ бүр айгүй ам. Энд юу яах юм болоо энэ хаанаасаа яадаг энэ дээр локцсон байна те тэр хэсэг дээр задлах нь байна те. Тий. Энэ суудлал нь болохоор суудал тэгээд энэ хайрцгийн дотор одоо энэ доотлын шалны хэсэг байгаа шүү дээ. Энэ шалны хэсэг маань өөрөө энэ ковер нь болцдог байхгүй хайрцаг. За. Энэ дотор энэ хоёр суудлын эдгээр бас бүгд орчихно гэсэн үг. Энэ арам марам. Яг 7-8 минут гэдэг бол маш хурдтай. Тийм шүү дээ. Тийм шүү дээ. Асуудал 7-8 минутанд нэг аюул зугаалт гарч байгаа юм бол тий байх хугацаа асуудал байхгүй. тийм байна. За баярлалаа. За Амжилт хүсье. Баярлалаа. За. За ингээ миний хардталд энэ Бума стор гэдэг нэг юм павильон байна. Асар. За энэгээр сонирхъя. Энд бас нэг сонин юм харагдсан надад түрүү. Сайн байна уу та? Сайн байна уу? За танахны ажил үйлс амжилттай байна уу? Амжилттай тавлагдаа. За би түрүү энэгээр гарч яваад энийг нэг тухтайхан сонирхъя гэд яасан. За. Энэ ор юм шиг байна те. Тэгээ манай энэ бүтээгдэхүүн 160 жилийн даацтай. За ор одоо ингээд түшлэгтэй. Түшлэгээ 2-3 янзаар болгочдөг. За энийг ингээд Сандл болчихлоо шүү дээ. Ингээд сандл болтын. Энд чинь юм бариултай. Ингээд 160 жилийн даацтай. За. За тэгээ артлаа болоод өөрийнхөө хүссэн хэмжээнд хойшоогоо болгож байгаа босгож сууж болж байгаа. За энэ айгу тухтай юм те. Энэ тэгээд сая яаж жагаад юу болчихв? За ор болчихв. За. Давид дээр чи хөвтөд үзээтгэе. За. За таатай юм байна те. Тэр. Тэгээд хөвтөхгүй үедээ бол юу болгочих юм бэ? Юуны үе дээр ялгаад буцаагаад хураач. Хураагаад аваад аваад яам гэх юм бол бүр асайхан
нэг иймэрхүү овер хэмжээтэй болчихж байгаа. хайрцагын юм уу тий? Овер хэмжээний хувьд нэг иймэрхүү болчих юм. Айгүй Хөнгөний хувьд бол хөнгөө. Тий. Тийм байна. За энэ бол ажиг юм байна. Энэ ямар үнэ нутагтай вэ? 170 мянга. 170 мянга. Тийм 160 элийн даа. Танахыг за одоо энэ бол ингээд юу бол экспо буут чинь. Зуны одоо яг удирлыг хэлж байна. Хаяга утсаа өгөөч манай үзэгчдэд. За манайх Бума Story гэдээ байгаа. За манай Бума Story-ын Expo 25 болон одоо анх удаага оролцож байгаа. Тэгээ Хонконгийн Чанадо гэдэг Солонгос руу гаргадаг брендийг оруулж ирж байгаа. Энэ танах Дандаа Чанадо гэх за. нэг брэнд, нэг үйлдвэрийн дэлгүүрүүд байгаа. Баярлалаа хаана үлээ? За манайх одоо бол Мишель дээр гарах юм да. Ер нь дэлгүүр тэмцээ байна. Та утсаа өгч болох уу? За манай холбоо хуудас 9903 2440 гэсэн дугаартай. 9903 2440 40 гэдэг утсаар манай үзэгчид холбоо ороод өөрөө чинь бумаа гэдэг үү? Манай нөхрийг бумаа гэдэг. За нөхрийн бумаа. Бумаа тэр би. За. Тэгвэл бумаатай яриад те энэ утсаар тий. За өөр ямар бүтээгдэхүүн байна вэ? За манай онцлог бүтээгдэхүүн бас энэ бас их гоё бүтээгдэхүүн байгаа. За ингээ махны гаман зага. За. Тулсан. За төмөр сайтай, хутгатай, хайчтайгаа, хавчаартайгаа. Ингээд машин яаж болно? Зай талбай баг эзлэхээр. Ингээд гурилаа хийж чадна. Тийм, махаа хэрчиж болно. Ийшийг харуулад нөгөө махны мод, гурилын мод, махны мод бүх төрлөөр нь ашиглаж болно тий. За. Ингээд нэг хэрэгцээтэй юу. Энэгээр ингээ гэрэлнүүд байх шиг байна. Гэрэлнүүд нь байгаа даа. За. За, бас нэг гоё бүтээгдэхүүнийг танил санал болгоод үзэгчтэй. Гоё бүтээгдэхүүн. Манай шорлогны ширээ байгаа. За. Шорлогоо хийчихэд бусад үед нь энийг аваад энийг ийшээ орлуулаад ширээ болгочих юм. За, тэнгуүдээ дахиад давхар сонголтоо энэ газ пилэдэгтэй байгаа. Одоохондоо манайх нөгөө ачаад өмнө сая бууж байгаа болохоор яг одоо харах орж ирээгүй. Эний оронд газ пилэдэг болчих юм уу тий? Тэгээд нэг ёсондоо энэ ширээгээ шорлогоор ашиглан газ пилэдэг энгийн ширээ болгож ашиглах зориулттай юм. Зөв. Төмөр сайтай. Энэ бас нэг арай өөр хэлбэртэй газ байна уугүй энэ? Тий, одоо энэ нөгөө дээрх үед нөгөө манай аав ээжид үед нөгөө паялаг гэж байдаг шүү дээ тий. Бүх төрлийн түлш газ болон 50 градусаас дээш архиар ажилладаг. Архиараа? Тий, 50 градусны дээш архи хий. Нөө шатал цайтай их сутгаараа тий. Тэгээ энэгээрээ ингэж жагаад галаа өгч. Яг паялаг гэж байна шүү дээ. Паялаг. Арай л орчин үеийн болгосон хэмжээтэй юм. Энэ их үддэг юм уу? Тий, энэ их хэгдээд жоохон болчих юм байна тий. Ийм хэмжээтэй болчих юм. Одоо нөгөө ердийн дэлгүүрүүдээр зараад идэг газаар бол хийж болохгүй юм байна тий. Юуны газ дашванчлах байдаг штэ бүр яг зориултын бондгор арай бондгор газ байдаг штэ бүр тэрний зориултаа бас. За тэгэл тэр газыг хэрэгжилж болж байна. Энэ чэнэ байгаа төршөө ашиглаад бас хийж болж байгаа юм. За. За тэгээд манай үзэгчид Бума Store-оор түрүүчийн утсаараа ярьж байгаад Мишель Экспортер бас яваад болох юм байна. Зуны 6-аатай өдрүүд эхэлж байна үзэгчтэй. Тэгээд аялал гэх юм бол Бума Store бол юу л бүх юм байгаа шүү. Бүх юм байна тий. За. За баярлалаа. За энэ дундор явжсэн чинь яалч хүнийг бас нэг өвөрмөц бүтээгдэхүүн зарж байгаа асрыг олж харлаа. Ингээд бүгдээрээ энэ асраар нэг зочлоодох юм. За сайн байцгаана уу? Сайн байна уу? За энэ ста хар халуунд нохоо хаслам халуунд их зугаатай ажил хийж явах гэж өнөөдөр лээ. Энэ яадаг хэд байна? Энэ флекстэйлийн шүлшөр. За ийм жижигка. Хоёр янзын даралтаар гарч болно. Тэгээд энэ жижиг савтаа усгаар байгаа юм уу тий? Савтаа ус юм уу, хувинтаа ус ч юм уу. Энийг түр унтраа гадахтай хөө. Эндэн дараа. Би энийг үзэгчд харуулах гэдэг юм. За энэ юугаар шингэлдэг гэдэг үү? Энэ ингээд Type-C-гаар шингэлж чинь. Энгөө салгаад авчин. Ямар нэгэн юу ахгүй. Тэгээд Type-C-гаар шингэлж чинь, уцнаа шингэлж чинь. За. Тэгэл энийг одоо ямар нэгэн савтаа Титанда ус ч юм уу, савтаа ус ч юм уу дэлгэж зүгээр. Юу ч хамаагүй хийчих юм байна. Усанд орж болно, аяг тавгаа угааж болно, тий? Машин тэргээ угааж болно, мотоцикл дугуй юу гэдэг угааж болох бүх зүйлийг ингэ угааж. Тийм ээ, аягүй авсаарх хийдیں тий. За тэгээ хэдийн янзаар цацарж байна. Хоёр янзаар цацарж байгаа. За туршаад үзэхгүй би. Тий одоо эхний баг даралттай хөлбөр. Тэгээд усныхаа даралтыг л хоёр янз болгочихж байгаа юм байна тий. Тэрнээс ингэ цацарж гоождгаар бол гоожчих юм байна шүү дээ. Юугээр бол цацарж гоождог нь адилхан.
Тэгээд 42 өөр юм. 42 өдсөн. За энэ бол бараг дээр юм байна те. За. За энэ хаанхын бүтээгдэхүүн бай. Энэ хятадын бүтээгдэхүүн. За. Одоо бас нэлээд 50 орчим босод зарагдаж байгаа. Манай гадаас оруулж байгаа бүтээгдэхүүн. За. Яг энэ дэгээтэй та мөчлөөс ч юм уу одоо ямар нэгэн дэгээ ийм дэгээнээс зүүж ягаад тустай газар усанд ороод аяг таг уугаад бүх зүйлээ юм уугаад аялдаа хийх боломжтой юм. Тийм байна. Одоо бол үндэ яг улирал нь ирсэн чинь хэрэгтэй юм. Тий. Одоо дээр нь бас нэг Улаанбаатархны бас нэг улиралч нэг халуун саагдаж байгаа тийм. тий. Халуун саагдсан нэг 10 хонжоо айл бол энэгээрээ бол сайхан усанд орчих юм Халуун байна. усгүй үед бол ерөөсө гэртээ нэг тий бүлэс гэсэн усанд өөрөө шөвшөөс орчих. Тийм байна. За одоо тэгээд авахд бол үнэ л мэднэ шүү дээ. Ямар үнэтэй вэ? Тэгээ энэ манай хөрөд 10 хямдруулсан байж байгаа 162,000-аас 10,000. 162-оос 10. 150 орчим бол тийш үгүй тийм. 148,000. 148. За Хамгийн гол маш авцаалах. тийм байна. Ийм жижиг. Энэ ч одоо утасны тал ийм жижиг юм. Тийм байна. За үзэгчдүүд юу яаж байгаа бах? Сонирхож байгаа бах. Тэгэхээр хаяга Нэг цэнэгээр энэ 72 минут ажиллана. Цаг гараа. цаг 20 минут. Цаг гараа. Цаг гараа ажиллана. Хангалттай усанд орчихоор байна. Манай пэйжээ захиалж авч болно. Манай дистрибьютор дэлгүүр авч болно. За. Tech Squad болон бусад дэлгүүр гаргаж. За юугаа хэлж өгөөч одоо пэйж хаяга. Манай пэйж хаягуугаас Kawasa гэдэг хаахад гаад байна. Kawasa. За үзэгчдээ нэг ингээд ойртуулад харуулчих. Ингээ хайхлаар бол гараад ирэх юм байна тийм. Бас Flextel гэдэг манай пэйж хаад. За. Пэйж болон манай юугаар Kawasa-гийн пэйж хаягаа. За. Энэ тэгээд бол ашиглалт бол мэдээж бол нэлээд удаан хэрэгжилж байгаа. Нөгөө олон улсын Евро стандарттай бүтээгдэхүүн учраас тий ямар ч асуудал юм те. Олон улсын Янз янзаараа хувиргаж ашиглах болох юм байна тийм. Хүн дүүших юм байхгүй. За угааж болох бүхэл зүйлийг угааж гоё бүтээгдэхүүн байна. За өөр ямар бүтээгдэхүүн их олон юм байна. Оо баярлалаа. Энэ манай Бас одоо энэ мэдрэмжтэй байна. Амар халуун байхад. тий энэ одоо энэ манай энэ аялал жуулчдын бол их одоо хэрэг болох усны бүтээгдэхүүн байж байгаа. Энэ болохоор шумал үргэгч, ямар нэгэн шумал шавж үргэгч. Үргэгч ээ. Тэгээ ийшээ одоо юугээ одоо шумалын хоорыг хийждэг. За. Хүний эрүүл мэнд ямар ч нөлөөгүй. Энэ жижиг. За. Хоёр янзаар ашиглаж болно. Энэ гэрэл олчин, ингээ гэрэл асчин. Ингээ гурван төлөв гэрэл асчин. Тэгээд энэ талд дарахаар шумал өргөгч чинь. Эндээ тодорхой хэмжээд өөрөө температур гаргаж хаалаад тэгээд доторх бодисоо гадагшлуулна гэсэн үг. 10 метр орчим диаметртэй одоо талбайг шумал өргөх гэсэн. Оо тэгвэл ерөөсөө юун дотроо Монгол гэрийн талбай малбай том 8 антай гэрнүүд бол хангалттай. Энэ бол супер бүтээгдэхүүн. Энэ ямар үнэтэй вэ? Энэ яг ингэ дүүжлж болно, бас ширээндээ тавьчих болно, иймээс зүтж болно. Үнэн Энэ манайх одоо 168-аас бас 10 өндөр. Яг энэ. өнөөдрийн энэ экспоны хувьд бол тэрнээс бол зүгээр пэйжээр ороод яхан бол 168. Бодис нь ямар бодис вэ? Энэ манай бодис энэ уутанд 10 шлэг гэдэг. Тэгээд ингээд задлахаар энэ жижигхэн шингийн юм байна уу? гоо энэ нэг Монголын юм байгаа юу? Та цэнгэлж харуулах гэж байна уу? тий. Ийм бид. Оо, ийм хатуу юм байна тийм. Энийг ийш хийч. Оо, Тэгээд засчих болно. Шумал ихтэй үед бол хоёрыг хийчих болно. Шумал багтаа бол одоо нэгийг хийчих болно. Энийг юунд тааруулбал. Хүчин чадлаас бага дунд их гээд 2-3% өдөртэй байж байгаа. Тэгэл шумалын хэмжээс хамаараа. Одоо энд хугацаа гэж байх уу? Энэ жишээлбэл нэг өдрөөр даах юм уу? Яах вэ? Одоо энэ маань өөрөө 28 цаг ажиллана. Тасралтгүй. Шумалны хорн нь болохоор их багасаа одоо хүчин чадлаас хамаараад нэг 5-аас 12 цаг ажиллана. Тэгээд ер нь оройд нэг шөнийг бол ингээд өдрөөд бол хангалттай байна. Тийм байна. Түрүү чинь нөгөө 168 дотроо ийм 10 ширхэг юутай дагалдаж байгаа юу? Энэ тустай гэдэг юм. Энэ тустай үнэтэй гэдэг. За энэ ямар үнэтэй вэ? Энэ нэг 10 ширхэг ингээд 7,000. 7,000. Оо хямдхан юм байна. 10 өдөрт хангалттай шумуулаас үргэж чинь гэсэн. Хазуулаа тавьчилж ирснээс тийм шүү дээ. 7,000 авах нь аваа. 700 төгрөгөөр өөрийгөө шумуулаас хамгаалж байгаа гэсэн. Тийм байна. За өвөр үнэтэй Тэгээд түүх. энэ болох нөгөө талаа соронцтой ямар нэг юм дээр ингээд Наачих юм байна. эсвэл машин дээр наачих юм энэ зүйл бүх боломжтой. За өөр сонирхолтой юм байна. Байна уу? Зөндөө байна уу? Энэ носоос юм хүчтэй. За. Ноцоос гэхээр яа дугуй хийх юм уу? Энэ нэг гудас муудас дээр хийлдэг бүх юм хийж За тийм л баг. Тэр дугуйнд арай барахгүй тийм. Дугуй хийлэгч манад бас байгаа.
Тийм үү. Одоо Энэ машин бол хийлцээ юу юм гэж бэ те? Саяны нөгөө хийлдэг гудсыг бол хийлчих юм уу? Тийм тийм бүх төрлийн гудс дээр хийлдэг ерөөсө бүх л юм байна. Тэгээ бүх Тайвшигаар сэнгэлчих юм байна те. хийлдэг диван бод юу гэдэг. Одоо ингээд ноцоос яаж байгаа ингээд давдаг нь энэ болохоор дугуй хийлэгч нь байхгүй илүү хүчтэй. Одоо тий дугуй хийлцэн байгаа. 2.2 баараад хийлцэн байгаа. Ийм жижиг. Тийм үү? Яасан мундаг. Энийг өөрийн хэр оих ээ. Удах юм шүү дээ ингэж. Уудна л да. Яг нөгөө том компрессортай амжуулахад уудна. Гэхдээ өдөөгаа авч явахад энэ кармад багтаж байгаа байхгүй тий. Тэгтэл ямар ч байсан дугуйгаа хий. Дугуй нь хий гацсан бол тэгээд дугуй хийлчих болно. За энэ аягүй сонирм байна. Энэ ямар үнэтэй? Энэ нэг 300 орчим байгаа. Тэгээд энээсээ бас өнөөдөр манайх энийг захиалгаар аваад захиалгаар. За. Нараа үзэгчтэй ийм жижиг гэн. Тэгээд бол удахгүй дэлгүүдэд төгөөдөд чи. Тэгээд одоо энэ дугуй гэдэг чинь нэг аваараа энэ дугуй шүү дээ тий. Тэгээ манайх энийг одоо хийлцэн байгаа нь 2.2-оор хийлцэн байгаа нь баггүй. За 2.2-оор хийлчихэж байгаа. Энэ гол 100 PCI яг дугууны ер нь давалтууд нэг 40 45 50 PCI байдаг шүү дээ. Энэ одоо 100 PCI хүртэл хийж чаддаг юм л ч. За энэ ямар үнэтэй? Энэ 199-с одоо бас 10 хэмжсэн байж байгаа. Энэ гэрэл болчин 3 төлөөр асна. Нөгөө талаас бүх юма хийчих жоо. Тэгээд ялгаахгүй юмас дүүжиж болно. Маахны гэрэл болгоод ашиглаж болно. Тийм байна. Хамгийн гол нь жижиг маш жижиг. Харин тийм байна. Би энэ жижигхэн бэлчээр томтой байдаг. Тийм яг тийм. Би жижигхэн бэлчээр. За. За тэгээд үзэгчтэй наадмын дугаалгын үе байна. Эдний сая танилцуулдаг бүтээгдэхүүнүүд бол бүгдээрээ ер нь бол авах ёстой бүтээгдэхүүн гэж харж байна. Тэгээд түрүүчийн харуулсан тэр пэйж хуудас руу зочлоод бүтээгдэхүүнүүдээ авч хэрэглээрэй. Тийм. Супер төхөөрөмжүүд байгаа. Одоо манай хар гэрэл жишээлбэл 3 өдөр тасралтгүй басдаг гэрэл. 3 өдрөө 72 цаг гэсэн. Яг үнэн үү? Яг үнэн. 72 цаг тасна. За хүн гомдол гаргах юм биш үү? Башаад биз. За. Таатай байна. Баярлалаа. За баярлалаа. За дараагийнхаа полион дээр явъя. Аливаа нэвтрүүлэг бүтээхэд бол маш их хэмжээний мөнгө, цаг, хичээл зүтгэл ордог нь бол ойлгомжтой. Тэгэхээр энэ хүн нэвтрүүлгийг та бүхэн үзэгч олонд хүрэхэд үнэтэй тус нэмэр болсон Батчулуун захиралтай Мөрөн Вилла компанийнхаа хамт олонд баярлсан талархснаа үзэгчдийнхээ өмнөөс хүрэхэд таатай байна. Баярлалаа Мөрөн Вилла. За манай нэвтрүүлэг үргэлжилж байна. За ингээд энэ уулын дугуй байгаа юм шиг байна. Тэгэхээр бүгдээрээ энэ уулын дугуй санагцгаая. За энэ дээр бол Terra Adventure Tour гэсэн байна. За сайн байцгаана уу? Сайн байна та. За энэ дугуй танах уу? Тийм дугуй маань. За энэ ямар төрлийн дугуйнууд байна? За манайх болохоор дугуйтай каяктай аялал гэдэг ба. Дугуй маань болохоор Индонез улсад үйлдвэрлэсэн. United гэдэг брендийн дугуйнууд байна. Хэдэн төрлийн дугуй байна энд одоо? За цахилгаан дугуй байгаа. Тэгээ хөнгөн цагаан харамтай карбон гэсэн 3 төрлийн дугуйнууд байгаа. За танай дугуй юугаар онцлог вэ бос дугуйнаас? За онцлог гэх юм бол яг одоо яг сүүлийн үеийн орчин үеийн одоо тоноглолоор тоноглогдсон 2024 оны загварын дугуйнууд байгаа. Одоо жишээ нь гэхэд одоо кабелнууд нь дандаа араам дотоороо орж явсан жишээний ил кабел үдээсээ байхгүй байгаа. Ил кабел байхгүй. Бартаанд явдаг гэдэг утгаараа. Тийм бартаад замд явна. Тэгээ хий хацтай ацаа төгжиж нээж болно. Тэгээ урдаа нэг хүрттэй ардаа болохоор одоо 12 давхар араа солидог. Тэгээ Shimano Dior тоногоор томлогдсон. Тийм гоё. Энгийн дугуйнаас уулын дугуйны ялгарт юуны араам арай жахан вакуумдоо юм жахан юу байна уу юу? Яг ер нь одоо энгийн дугуй гэдэг чинь бол одоо уулын дугуй гэдэг чинь болохоор одоо яг бартаад замд унах дугуй гэж байгаа. Засмал замын дугуй. Тэгээд өөр нэг үзүүлбэр олон төрлийн дугуйнууд байгаа байхгүй. Одоо манайх бол яг л аялал зориулагдсан бартаад замын дугуй гэсэн үг л дээ. За тэгээ энэ бас хувцс хэрэглүүд бас байгаа юм уу? Тэгээ хувцс хэрэглүүд бол байгаа. Хувцс бол Rock Bros гэдэг одоо яг хятадын одоо бас сүүлд нэлээд нэрт гарч байгаа. Тийм хувцсны брэнд.
Тэргээр байна. За хоёул тийшээ очиод үзээдгүй. Энэ каскнууд байх шиг байна тий. Каск бол одоо дугуй унж байгаа хүн бол хамгийн нэг номерт бол каскыг бол хамгийн түрүүнд өмсөх хэрэгтэй. Тэгээ яг л хүний одоо ганц амин насыг аврах хэмжин каск. За тэгээд дараах харж байгаа тийм. Тэгээ нүдний шилнүүд байгаа. Нүдний шилнүүд болохоор яах гэж бас зүйдэг вэ гэхээр нар салхинаас хамгаална. Тэгээд нөгөө ялаа шумуул нүд рүү орохоос сэргийлнэ. Аюулгүй байдлаас бол нүдний шилэг бол бас тогтмол хэрэгэлдэг. За. Ер нь дугуй унахад хамгийн түрүүнд хэрэглэх юм бол каск, тэгээ нүдний шил бэлээ 3. Бэлээ ямар бэлээ вэ? Бас заавал хэрэглэдэг байгаа. Бэлээ ч юм болохоор яадаг вэ гэхээр осолцсон ямар нэгэн осол аваар гарсан тохиолдолд гарын алгыг ер нь бол гарыг хамгаална гэсэн үг байхгүй. За. Тэгээ бас нөгөө өрүүлэн дээр халтрахгүй зориулттай. Тийм бэлээнүүд. Зөв. Одоо мэдээж газартаа ч юм уу хатуу биттэй харьцахад бол гарыг хамгаалах юм. Тийм гар хамгаална. За энэ завнууд каяк болохоор Чех улсад үйлдвэрлэсэн Gomotex гэдэг одоо ер нь дэлхийн европчууд маш их хэрэглэдэг тийм каяк байгаа. Энэ каякаар болохоор манайх бас аялал хийдэг, бас зарж борлуулдаг байгаа. Каяк болохоор 2 хүний каяк. Энэ болохоор одоо гол улсанд болохоор нөгөө ямар нэгэн нөгөө нэг одоо юу байхгүй одоо нөгөө нэг хортой ямар нэгэн нөлөө байхгүй. Одоо модны шүүснээс гаргаж авсан одоо нэг тийм материалаар одоо яг целлулоид биш хаймар бас биш. Нэг байгаль дээлтэй гэж. Тийм байгаль дээлтэй гэж яриад байгаа. Тэгээ ер нь нэг авцсан байхад бол насны хэрэглэл болохоор тийм каякнууд байна. Ер нь хагарч үргэлдэнэ гэж байхгүй. Хүмүүс нэг жоохон хайргадаад эсвэл жоохон мод мөрөгхлөөр нөгөө зав хагарчна гэд ойлголт байгаад байдаг шүү дээ. Энэ бол тийм байхгүй. Бүр нөгөө байгаль дээр нь яг туршаад үзсэн. Бүр тийм бичлэгүүд хүртэл байд юм байлаа. Зөөврийн нөхцөлд бол хийг нь гаргаад аваад. Хийг нь гаргаад ерөөсөө авартай болж байна. Ерөөсөө одоо энэ том 3 хүний зав байгаа байхгүй загасчнэ. Энэ зав гэхэд чинь одоо яг ийм цүнхэнд л орно гэсэн үг. Одоо би танд цүнхийн энэ танилцуул. За энэ том ногоон бол эвхэгдээд яг энэ цүнхэнд орно л гэсэн үг. За ийм жоохон болчих юм аа. Тэгэл энэчнээс 2 сэлүүрээ хийгээл сэлүүр нь бас хураагдана. Тэгээ энэчнээ ингээ үүрэл явал гол устаа газар очиод зөө. Нараа үзэн шүү дээ. Ийм жоохон юм чинь ийм болчих юм байна шүү дээ. Тэгээд ишээ 3 хүн суучих юм тий. Тийм 3 хүн суун. За. Энэ ястай юм зэйтэн. Хийлгэхдээ бол тустай ноцоос байна уу? Тийм. Хийлгэхдээ бол тустай ноцоосоор хийлнэ. Энэ болохоор 3 тасалгаатай. 2 талын бөөр нэг уул нь бас нэг тасалгаатай гэсэн. Үний хувьд бол 8,394 мянга юм байна тий. Энэ болохоор нэг хүний загасны завь 8 сая. Энэ болохоор 11 сая 800 байгаа. Энэ 3 хүнийх нь болохоор. За. Тэр уулын дугуйнууд чи ямар хэдээс эхэлж ирсэн бэ? Уулын дугуй болохоор 2 саяас эхэлж байгаа. 2 саяас 5 сая хүртэл байгаа. Уулын дугуйнууд бол ер нь нэлээ сүүлийн үеийн загвар одоо нөгөө хөнгөн цагаан харамтаа чинь нөгөө нэг гагнаас байгаад идэв шүү дээ. Тийм гагнаасгүй одоо энэ дугуйнууд бол дандаа нөгөө манай аялалд хэрэгэлдэг дугуйнууд байгаа. Зөө. За одоо тэгээд манай үзэгчдэд хаяга утсаа хэлж өгөөч. Сонирхоод одож игэл хаана очих вэ? Дугуйтай каяктай аялал сонирхож байгаа бол 9913 32 гэдэг одоо яг болдог. 9913 32. Та юм байна болдог. Надтай холбогдож болно. Каяк болон дугуйн аялал явуулсан юм байна. Худалдаж авъя. Худалдаж авъя гэх юм бол Яармагт байдаг Титан центрийн нэг давхарт. Титан. Титан центрийн нэг давхарт дугуй болон каякуд бол очиж ажиллах юм байна. Борлуулж байгаа. За тэгээд одоо улирлах хэллээ. Үзэгчд биднийхийг зориорой. За баярлалаа. Амжилт хүсье. За. Аялал 2025 энэ аялын экспо амжилттай сайхан зохион байгуулагдаж байна. Тэгээ альва энэ том арга хэмжээ бол ивент итгэцгүйгээр бол явагддаг. Тэгэхээр ингээд та бүхэндээ өнөөдрийн энэ аяллаа экспо зохион байгуулахад гүн тусалцаа үзүүлсэн нэгэн ивент итгэгчтэй танилцуулъя. За явцгаая. Аялал 2025 экспо ивент итгэгч байгуулахын төлөвлөлтөд та бүхнийг уулзуулж байна.
За. Юу өөрийнхөө байгууллагыг танилцуулаач. За сайн байцгаана уу. Манай байгууллага бол StorePay BBSP ХК 2019 онд байгуулагдсан. 2019 оноос хойш хувийн төлөх нөхцлөөр үйл ажиллагаа явуулж байгаа. За тэгээ StorePay-г бол үндсэндээ бол аюул олон хүн хэрэглэж байгаа учраас одоо сурталчлах бараг шаардлагагүй тийм. Хүн болго маань мэдж байгаа бах. Манайх 6000 стейж гаруй мерчант буюу манай хамтран ажиллах байгууллагуудтай 600 мянган хэрэглэгчтэй энэхүү байгууллага байгаа. За өнөөдөр танах ямар зорилгоор энэхүү арга хэмжээнд оролцож байна? За манай зорилго бол ер нь бол аялал экспортероо ер нь хамгийн эхний жилийнх нь юун дээр оролцож үзье, юуны сонирхолтой хөгжөлтэй зүйлүүд болох бах. Тэгээд манай онцлогоос юунууд дээр бол бүүтээр аваад яг тэгж одоо нэг бүтээгдэхүүн үйлчлэгээ юунуудаа бүтээгдэхүүн харуулах зүйл рүү учраас бид өөрсдөө ингэ treasure hunt гэсэн хэрэглэгчтэй урамшуулах зорилготой. Тэгээ бид хэдүүлээ харж болно. За. За тэгэхээр манай treasure hunt гэдэг үйл ажиллагаа маань явж байгаа. Энд нь яаж байгаа вэ гэхээр манай аялал экспортер хамтарч ажиллаж байгаа 11 бол байгууллагууд байгаа. Энэ байгууллагуудаас очиод хэрэглэгч маань манай map буюу газрын зургийг аваад тэгээд дэлгүүрүүдээр очиод худалдаа авалт хийх юм бол 2 тамга, стори хийх юм бол 1 тамга гээд. Тэгээ манай бас бонус даалгавруудаараа гүйцэтгээд манай энэ юун дээр талбай дээр хурж тоглоомнууд тоглоод тамгуудаа цуглуулад 10 тамга цуглуулах юм бол хүрдээ эргүүдэд бэлгээ хожих боломжтой байна. За. Хүрд нь аль нэ? Хүрд бол манай хүрд бол энд байгаа. За. За би тамга даруулаагүй. Гэхдээ яг зүгээр ямар хүрд вэ гэдгийг үзэгчтэй харуулах үү? Болно. За хоёулаа хүрдээ нэг эргүүлээ үзчихье. За энэ ямар зорилттой ажиллах вэ? Цахилгаан юм уу те? Цахилгаан дижитал юугаар явж байгаа. За. За одоо хүрд нь энэ дээр дараад үзье. Энэ дээр дарах юм уу? Тийм дарна. Наад манай том довчлоо. Хэр чанга дарах юм? Ер нь зөөлөн дарахад болно дөө. Хадны дараа. За. Ингээ эргэлдэж байна те. Тэгээд эргэлдэж байгаа. За ингээд хэрвээ нэг 10 тамгатай хүн бол ирээд ингээд дарах юм байна те. Тийм дараад бэлгээ аваад явна гэсэн. За энд ямар бэлгэнүүд байгаа юм? За энэ дээр болонгууд манай хамтран ажилласан байгууллагуудын өгсөн бэлгэнүүд гарын бэлгэнүүд байгаа. Жишээлх юм бол майхан отог брэнд маань майхан байсан. Тэгээд өнөөдөр 2 цагийн үед азад нь тодроо тэгээд бэлгээ аваад явсан бол байгаа. Тэгээ горих гэр бүлийн амралтын resort дээр амрах эрхийн бичгийг бид нар бас өгсөн байгаа. Ер нь тэгээ нэлээ том сайхан бэлгүүд бол байгаа. 2 өдөр үргэлжлэн тэгэхээр 2 өдөр бол яа. Тэгээ маргааш бас бид нар бас ажиллахаар бол байгаа. За ингээд энэ дээр бол шагнал гараад ирээ. Тэгээ манай эндээсээ шууд шагналаа аваад явж болох боломжтой байгаа. За. Энэгээр бас нэлээд олон тоглоомнууд байна гэсэн үү те? Тоглоомнууд энэ нь болохоор манай одоо нэг treasure hunt буюу газрын зураг юун дээр даалгаврууд дээр бол бичигдсэн байгаа. Тоглоом тоглох манай тэнд cornhole буюу шиддэг тоглоомод тэнд байгаа. Тэнд хөлөөр өшөө тоглодог юу байгаа. Биллиард бол тэнд байна. Тэгээд Jenga гээд тэгээ бас тэнд жижигхэн бага насны хүүхдүүд зориулсан тоглоомууд маань тэнд хэрэг болс байж байгаа. За. За их баярлалаа, амжилт хүсье. За баярлалаа. За би очиод тамга даруулахгүйгээр нэг тоглож болно. За одоо би танартай тэгвэл тоглоом тоглож үзье. Бүр байхгүй. Миний ард ийм аялын зорилттой автомашинууд зогсож байна. Тэгээ өнөөдөр энэ аялал экспортер энэхүү аялын машинууд бас нэлээд онцгой харагдаж байгаа учраас бүгдээрээ очиж нарийн мэдээлэл авъя. За энэ аялын машинууд танах уу? Тийм энэ хятад үйлдвэрлэсэн чанга үйлдвэрийн аялын машинууд орж ирсэн манай. За танах энэ ямар компани блэ? Манайх Grand Motors гэдэг. Grand Motors. За.
Яг энэ хараад энэ чанган гэсэн байхлаар энэ нөгөө номинго оруулж ирдэг юм болов уу гэж бодохгүй юу? Манайх тусдаа энэ аялын юуг нь манайх оруулж ирж байгаа. Аялын зэрүүлэлттэй. Зөв. За танах энэ за энэ хоёр чанган байна те. Тэр цаатлих болохоор эквипдэг юутай дээвэр нь эквипдэг. Дээшээс юу одоо эквип өндөр болчдөг. Намс юу энгийн үедээ намхан аялын үедээ бол хураачих юм байна те. Тий. Энэ өөрөө дотроос удирдлагатай юу те? Удирдлагатай, дотроос удирдлагатай гидрээр өргөө болчихсон. Энэ хэдэн хүн багтахаар байна? Энэ нөгөө пикап загварын 4 хаалгатай болоод ирэхээр орны багтаамж нь өргөн болоод доороо ширээг нэхгүй дахиад юу ачлаа нэг 4-5 хүний багтаамжтай байхгүй. За энэ бол ингээд хураадгүй ингээд байрны хариулт энэ өндөр юутай. За энэ ингээд бүгдээр танах уу? Энэ манайхаа. Одоо энэ манайх ачааны машин дээр эдгээр чинь юутай юу? Уучлаарай мосттой юу? Бүгд мосттой. Тэр хайбрид загвартай. Бензин юу хосолсон хайбрид загвартай байхгүй. Тэр дөрөв чинь нэг юу хураагддаг юм те? Тий, дээвэр нь хураагддаг. Дээвэр нь хураагдсан хайбрид энэ бензин. Хураагддаг нь дан бензин 2 нойртой турбо мотортой. Тэгээд 4 дугуй майж байна. Энэ 900 болох дээр. Энэ 900 зөвхөн энэ одоо нөгөө аялын юугаа зориулж аялын үзэсгэлэн гарч байгаа бол тэрэн зориулж нөгөө арын одоо багаж маягтай юу яаж байгаа. Энэ 900 бол мөн аялын зориулттай 900 байна. За энэ их гоё юм харагдаж байна. Үзэгчтэй энэ дотор нь орж үзэж болох уу? Болно. За үзэгчтэй энэний дотор орж үзье. За танайхаа энийг яадаг юм өөртөө оруулж ирдэг юм уу эсвэл оруулж ир тоноглдог юм уу? Энэ манайх болохоор энэ ачааны зориулттай Isuzu маркийн машин дээр энэ кемперийг сорилуулсан. Энийг болохоор захиалж ацраад сорилуулсан кемпер байгаа. Шатны явах хэрэгтэй үү? Шат нь өөрөө автоматар буучнаа. Ингээ хаалган гохтор ингээ болчих. Хаалганда мэдрэгчтэй байхгүй. За. За орчих уу? За орж байна. Стал нэг өрөө барай энэ. Энд угаалгын машинтай, энд дүүштэй. Нэг талын зураглаач ишиг ороод нэг талын хэсгийн дүүшээр ашигласан. Энэ талын хэсгийн нь болохоор нойлын зориулттай. Тэгээ угаалгын машинтай. Бас их юм аа тий. За энэ ингээд угаалгын машин байна. Эндээ нойлтой. Нойлын харуулчих. Энэ кичн хэсэг. За ийм гэсэн. За ингээд ялцвал нэг айлын хэрэгцээ бол бүгд байна. За ингээд галзуух. Галдууны хэсэг. Энэ юу юм бэ те? Газ уу те? Энэ юугаар? Тогоор. Өөрөө индукцэн билээ. Өөрөө тэгэхээр энэ тог гаргаад байна. Энэ өөрөө дээр нарны панелтай. Энэ жаахан халуун байна уу? Яг нэг кондишн тавиаг зуны халуунд болохоор нэгж асаач дотор кондишн асан те. За ерөнхий удирдлагууд нь тэн дээр байдаг байхгүй. Энэ ингээд цонхон онгооч юм. Цонхон онгооч нь. Ой, цаашаа хөтлөгсөн чи. Ингээд над чи өөрөө гидр юутай учраас. Тийм байна. Гидр. Тэгээд цаашаа шууд хөтлөгчтэй юм байна. За. Энд өргөгч, хөлдөөгч, пэйж, ер нь хүний хэрэгцээнд юутай. Тийм байна. Тэнд уур сорогч хүртэл байна шүү дээ. Тийм биш. Тэнд ингээ уур сорогчтой те. За энэ доогуур дандаа галдууны хэсэг. Галдууны. За энд ингээд юм. Давхар ортой. Тэ. Орны онцлогийн хэсэг бол давхар ортой. Одоо энэ орыг буулгаж болно. Энэ буух юм уу те? За одоо ингээд орон буулгаад. За одоо ингээ хүн дээр нь гараад унтах хэмжээний болгоод ирлээ. Зогсоолоо. Дээд талдаа 2-3 хүүхдтэйг унтчихна. Энэ доотлын ширээг доошлуулад хажуудлын бадуушгийн дээр нь давхад доороо бас дахиад оруулчих. Дахиад давхар орчих. За. Энд зурагттай байна. Зурагттай. Энэ бол одоо манай шиг одоо юу бүх юм хөгжиж байгаа юунд бол за ингээд ийм дагуураа бол ерөөсөө юу хийж болохоор юм байна. Ингээд энэ дээр ингээд дандаа түгжээтэй юм ээ те. Энэ нэг хөдөлгөөн явж байгаа учраас түгжээтэй. Тийм байна. Ингээд түгжээтэй. Түгжээгээр шийдсэн.
Тийм байна. За энэ дээр удирдлагууд нөгөө эн чинь өөрөө бахан камерт юм шүү дээ. Энэ ч одоо дөрвөн талаа хянаа байж Очноо хянчт юм байна. одоо ингийн амарч байх тохиолдолд одоо дөрвөн талаас юу байна яах вэ гэхээр бүгд харагдчих. За тэгээд цахилгаанаа хянчих юм байна. Усныхаа градус юм аа. Бүгдийн хянаал бүгдийн удирдал явчихна да. Тийм байна. За энэ тэгээд танах яг ингээд захиалгаар хийгээд гэнэ үү эсвэл ингээд бэлэн байгаад Манайх энийг бол захиалгаар кемпер юугаар захиалж цацраад энэ машин дээр суйрлуулсан. энэ одоо хэд орчим үнэтэй болох вэ? Энэ 370 сая гэсэн баг шүү. Тэгж бас. Машин чи өөрөө бас мосттой байлоо. Машин өөрөө 4 дугаар байж. Йоо, мосттой. Аха. Хөдөлгүүр нь юу вэ? Хөдөлгүүр дизель. Дизель. За сайхан байна. За энэ талд бол КАМАЗ байсан тийм. За энэ КАМАЗ-тай болж ярих юм байна. КАМАЗ бол энэ чинь ярих уу гэж. ер нь Бартаны хаан шүү дээ. Энэ бол бүрэн Монгол тоногсон сайд. За. За энэ ингээд юм гоё. Энэ сарвч муу адилхан эквиптэй. Эквиптэй болчих юм байна. За. Тэнхлэг мэнхлэг өндөр их. Өндөр энэ бол Бартанд бол ер нь асуудал байна. Тийм байна. Тэгээд тэр хойдолтой энэ юу яаж байна? Энэ хөдөлгөөний хорсон зогссолтын үед бол ингээд зогсоолын үед ингээд зогсооч. Аха. Өндөр учраас их дайвалсан магадaltaй. Тийм учраас ингээд илүү толгоортой болгочихж байгаа. За. Заастаа сайхан юм байна. За, баярлалаа. За баярлалаа. За энэ хүрээд манай өнөөдрийн Аялал Экспо 2025 үзэсгэлэнгээс хийсэн нэвтрүүлэг өндөрлж байна. Ингээд манай нэвтрүүлгийн доор утас байгаа. Хараахан аяллаа одоо цаг дуусах болоог байна. Тийм учраас та бүхэн энэхүү утаснуудаар холбогдоод өөрсдөө хэрэгцээтэй аяллахын бүтээгдэхүүнүүдийг авахыг хүсэж байна. За ингээд манай энэ удаагийн нэвтрүүлэг өндөрлж байна. Дараагийн нэвтрүүлэг хүртэл түр баяртай үзэгчтэй.